ямар мэргэжил хийх үү, ямар ажил хийх үү, ажлын байр гэл тэрүүндээ одоо нэг амар санаа зовдгоо. Гол нь хичээл нь тэнгуүтээ бас ингээд цагаа зүү өнгөрөөгөөд амар их дурсамжтай байхыг хичээдэг. Тэгэхгүй бол ирээдүйд ингээд сайн ажилтай ч гэсэн, сайн цалинтай ч гэсэн ингээд дурсамж байхгүй ингээд бага наснд дурсамжгүй гэхэлэр амар жоохон гонхтой санагдаад байна. Сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт Сондор охин хүрэлцэн ирсэн байна. За өдрийн минь Сондороо. Өдрийн минь. За өөрийгөө гоё танилцуулаад мэддэг хүмүүс ч байгаа, тий танихгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр Сондор маань өөрийгөө гоё танилцуулъя. Намаа Сондор гэдэг. Тэгээд би 17 настай. Тий. Тэгээд ер нь автогаа бичлэг хийдэг. Тэгээ автогаа бичлэг хийж маш олон хүнд бас танигдсан баг тий. За 26 он гарчлаа. Сондорын хувьд шинэ он яаж эхэлж байна? Шинэ он оноо ер нь бол өмнө амар олоолаа гаргадаг байсан. Ээж ингээ гэр бүл хамаатан садантай. Тэгээд энэ жил болохоор зөвхөн эмээ, аав, ээж бид дөрөв гаргасан. Цомхон. Яг гарахтаа бол ээж аав бид гур гарсан. Эмээ одоо болоо ястай хоолоо идсэн би авч унтлаа гэж харт тэгэл унтаад бид гур гаргасан шүү. За 26 онд маш олон төлөвлөгөө байна уу? Энэ жил бас дунд сургуулаа төгснө тий? Тэгэхээр сайн сургууль ороод тэгээд сайн төгсөөд тэгээд гоё сургуульд очиад гоё сурандаа л гэж бодож байна. Ерөөс бүх юм гоё байсан. Сургуульд очиод гэж Монголд сурахгүй юу? Гадаадд сурах төлөвлөгөөтэй байгаа. За нууц биш бол хаашаа явах хүсэлтэй байна. Тэгээд мэрэгчлээ сонгоцсон байгаа юу? Мэрэгжил ер нь бол ингээд олон мэрэгжил сонгоцсон байгаа. Эхлээд яг эхний нэг нь болохоор нөө фэшн дизайнераар сонирхож байгаа. Тэгээд ер нь ингээд төлөвлөгөө байхгүй. Тэр нь одоо эхний төлөвлөгөө. Тэгээд хоёр дахь төлөвлөгөө нь болохоор бизнес маркетинг. За. Тэгээд гурав дахь нь болохоор нөө нэг hospitality management. За гурван мэрэгжил ямар ч байсан төлөвлөсөн байгаа гэсэн үг юм тий. За мэрэгжлээ хизээ чи одоо төлөвлөж эхэлсэн бэ хүүхдүүд. За багш нар бол ингэдэг шүү дээ 9 дугаар ангид оронгууд тий 9 төгсгөөс өмнө мэрэгжлээ сонгосон байх ёстой ч гэдэг юм уу бас хэлдэг шүү дээ. Чиний хувьд мэрэгжлээ сонгож эхэлсэн үе? Багасаа ер нь бол би амар зурх туртайс ахгүй. Би зураач болно. Миний зурсан зургийг хүмүүс хараа баярлан тэгдэгсэн. Тэгээд ер нь тэгээ том болох тусмаа тэрнээсээ жоохон ингээд холдоод тийм ер нь өөрөө нэг сайн зурдаггүй мэн гэдэг хэлж авсан. Ер нь л дайггүй. Гэтэ бас амар мундаг гоё гэж хэлж чадахгүй. Тэгээ ингээд яг яхаа мэдгүй байжгаад манай ээж ер нь өөр ингээд хувцмас амарлаа гэдэг. Тэгэд ингээд яг тэр мэрэгчлэр явах гэсэн чинь ингээд яг тэр үеийнх нь байдлаасаа болоод чадаагүй. Тэгээ өөрөө бас зурж чаддаг болохоор сургуулиуд наваагүй юм шиг байна. Тэгээд яг тэрүүгээр явж чадаагүй. Тэгээ ээж надад тэр ажлыг санал болгоод тэгээд тийм мэрэгжил байд юм уу гэж сонирхолтой санагдаад тэгээд ер нь сошиал дээр хийсээр ингээд сошиал дээр бичлэг хийгээд тэгээд ер нь маркетинг ер нь амар сонирхолтой юм байна гэх. Тийм тэгээд hospitality болохоор бас тийм мэрэгжил байдгийг ер нь бол мэдээгүй. Гэтэ манай ихч бол тэгж хэлсэн юм. Тэгээд тэр ер нь бас амар дайггүй санагдаад тэгээд ер нь бүгдээрээ л дайггүй байна. Ер нь бүх мэрэгчлүүд амар гой сонирхолтой санагдаад байдаг байхгүй юу? Дуулж чадахгүй гэсэн дуучин, жүжигчин, юу ч гэдэг бүх юм аймаг санагдаад. За тэгвэл ямар ч байсан мэрэгжил бол тодорхой болсон байна тий. За мэрэгжил энэ сонголтонд гэр бүл нь нөлөөлсөн эсвэл за ээж эгч хоёр бол бас санал болгосон байна тий. Ийм мэрэгжил байна гэд. Гэхдээ Сондор өөрөө бас нэг дотоод гоё юу вэ штэ тий. Дуу хоолой гэдэг шиг тий. Яг өөрөө хүсэж исэн тэр мэрэгжил нь аль нь? Fashion design. Бүрөө. Тий. Анаас яг interior design гэдэг нэг гэрийн тодох засал тэр бас гоё санагд. Тэгээд бас ингээд яг алийг сонгохоо мэдэхгүй гэдэг. Тэгээд аав гэсэн чинь өөрөө л мэд чамд аль нь илүү гоё санагдчихээн. Чамд ингээд чи ирээдүйд алийг нь хийж чинь гэж өөрийгөө төсөөлж чадчихээн. Чи алийг нь илүү ингээд амьдралдаа дүүр ганц жаргалтай амьдрах уу гэж бодож ингээд. За fashion design. Тэгэхээр чи бол ямар ч байсан гоё дизайн талаар явах юм байна. За аав нь ингээд за өөрөө мэд гэсэн байна. Аавтайгаа бичлэг хийж эхэлсэн үеийг хоёлаа дурсъя. За яагаад аавтайгаа бичлэг хийж эхлэх болвоо тий? Бас эмээ нь бас зарим бичлэгэнд оролцдог тий. Тэр талаа. Анх коронагийн үед бас эхэлсэн. Энэ бол баг бүх юм л коронагийн үед эхэлсэн. Бүр 5 6 жил өмнө. Тий. Анх нөө
агаа бот хоёр нэг гэртээ гацсан гарч чадахгүй. Тэгээ уйдаа би бинийгээ өдөөд зомлолтоод хэрэлдээд нэг ах дүүсийн тим байдаг шүү дээ. Тэгсэн чинь аав тэрийг ингээ нууцаар бичээд 50 мут нөөмс нь яс юм хөөрхийн гэснээрээ гээд амар дуртай байсан. Дөнгөт нь аав ингээд гэл бит хоёрыг бичээл тэгэл агаа цалингуйж олооч гэж нэртэй болоод тэгээ дараа нь эмээ ингээл телевизэртэй болцсон. Телевизэрээ нөхөж үздэг болцсон. Тэг энийг яаж ажиллах юм ингээд би зааж өгч байгаа. Бид нэр ингээл нэгээр зааж өгөөл. Тэнгүүтээ ингээл өдөөлнөр ок гэдэг штэ. Энэ окийн дараг ингүүтээ тэгвэл эмээ око шав гэдэг нь зааж болоод тэгэл бүгдээрээ юм бичлэг хийдэг болцсон. Хэр сонирхолтой санагдчихээн. За аав нь олж үчигчин. Тэгээ аав болвол ямар ч асуудалгүй угаасаа хүссэн бичлэг хийх боломжтой. За охин болвол бас тодорхой хэмжээний жүжиглэх ур чадвар шаарддаг шүү дээ. Тэр чинь бичлэг хийнэ гэдэг болвол яг тэр жүжиглэх ур чадвар шаардсан тэр мэрэгжил ч гэдэг юм уу энэ бичлэг хийх те энэ ажил одоо хэр сонирхолтой санагдав. Амар сонирхолтой санагдав. Тэгээ жоохон байхад ер нь ингээд наваа нэг жижигхэн дүрч цолтоо оруулчааш ингээд болохгүй тэр үн чинь мэрэгжлийн мэрэгтэй тийм ээ. Чи гол хичээл чинь гол зүйл ч юм уу ч ингээд оруулдаггүй. Гэхдээ нэг өвлийн нэнсэл намайг баг байхад нэг оруулж ирсэн. 2 дүрээс ихтэй нэг нь оруулаагүй. Яг ингээд үг хэлсэн дүрнээс ахгүй. Гэтэ тэр нь оруулаагүй. Нөгөө мэдхгүй гэдэг нь бас юм хүмүүс цаана юу болтыг бүгд мэдээ үзэж байгаа л энэ арай болохгүй маа ингээд тэгсэн мэгэд. Тэгээ нөгөөд нь болохоор нэг үг ороогүй. Тэгэл нэг мөнгө унгаагсан чи тэрийг нэг харж мараад яа манай гэл тэгэл тэгдэг дүр. Тэгэд өөр нэг саяхан нэг кинонд орсон. Тэгээд тэр бас амар сонирхолтой санагдсан. Амар гоё байсан тэр нь. Амар сандарсан. Гэтэ амар гоё байсан. Тэгээд тэр нь дуусныхаа дараа яа ингэ ичдэг байж ингэсэн л гоё илүү дээр харагдах байж мэж гэд санагдсан. Тэгээ ер нь бол бүтэхгүй бол ер нь жүжигчнэр бас явъя гэж бодож байгаа. Тэгвэл бас аав ээжийн аавынх нь мэрэгжил бас өвлөгдөж магадгүй юм байна. Тийм үү? Тийм ээ. За эмээ яагаад бас бичлэгт орох болвоо? Эмээ бас аавтай хамт бичлэгүүд хийж зарим нэг влогуудад орж ирдэг тий. Ер нь үнэхээр хүмүүс амар хүмүүс имэд туртай байдаг. Үзэх туртай. Тийм. Ягаад ч юм мэдгүй. Гэтэ ингээд миний бодлоор эмээнэр ч бол ингээд хүмүүс нэрээ миний мөхт гэж нэг тим байдаг шүү дээ. Манай юм бол ерөөс тим биш. Ерөөс ингээд хөшүүн шиг ажилтдаг. Нэрээ хөшүүн хүмүүс ингээд шүл уух туртай, цай уух туртай байдаг шүү дээ. Эмээ болохоор шүл уудаггүй. Дандаа хуурга. Тэгэл торт зарим амармаг смути нэр амар уух туртай. Хоол моолнор чихшиг соостой дахиад ямах амар иддэг. Шил хүмүүс ерөөсөө уудаггүй. Тэгээд ер нь ингээд бусдаасаа юм онцгойж гарч ирж байгаа тийм байдал хүмүүс амар шинэлэг тэгээд гоё байсан. Магадгүй те нэрэл одоо настай хүмүүс чинь шүл устай хоол сүдэ цай те илүү нэг амгалан тайван ингээл үр ачнараа тойруулаад ингээ байхыг хүсдэг. Гэтэл эмээ нь бол яг нэг залуу хүн шиг. Тийм. Баг ээж аав хоёроос илүү залуух юм шиг ажилласан. Тийм байдаг те. Аха. За тэгвэл цаашдаа аавтаа бичлэг өрнгээ хийсээр байх уу? Хийсээр тань гэж боддог да. Сондөр төгсөөд гадагшаа аваад төхлөөр онлайнаар л гээл бичлээ. Тэгэл ингээл хийгээл. Ааха. Бас YouTube хийдэг те. YouTube дээр бичлэгүүд байршуулдаг. За YouTube-ыг бас хизэнээс эхлүүлв. YouTube дээр хвчлэн ямар бичлэгүүд оруулахыг зорддог вэ? YouTube дээр коронавигоос анх эхэлж хийсэн. Тэгэл хичээлдээ онлайнаар оруулж авах уйдаад тэгээд зөв бичлэг хийж үзээд тэр нь ер нь бол бас таалагдаад. Тэгээд тэрнээс хойш ер нь бол хийдэг болсон. Анх зүгээр ингээд өөрийнхөө амьдралыг бичээд тэгээд ингээд дараа нь буцаж харахад юм дурсамжтай гэж би ер нь бол бодож хийдэг. Тэгээд ер нь бол нэг амар гол зорилго бол ахгүй дараа нь ингээд 10 жилийн дараа 30 мочтойдоо хараад 10 жилдээ ингэж хийсэн байна гэдэг эргэн дурсаад амар гоё ах гэж бодож. Ингээд memory book шиг. Комментүүд их ирж байна уу? Ер нь хвчлэн ямар комментүүд ирж байна? Өмнө нь бол би ерөөсөө коммент унтрах гэж жоох айгаад бичүүлэхгүй. Тийм айгаад тэгээд за гайгүй л үдээ гэж бодоод бас хүмүүс дургүй байж дараа хүн болгонд энэ таалагдана гэж байхгүй гэж бодоод тавьсан. Тэгээ асаасан яг бас зарим нас дургүй байсан л та чи бас инктиг гэх. Тэгээд би жоохон богч ажилласан байхгүй нэг бичлэгэн дээрээ гэсэн чинь ямар амарч ажилтیں۔ Чи бас нэрээ наа бохоо аваач гэх. Тэгээд би дараачудаа бохоо аваад бас сэтгэгдүүд энэ өөртөө хүлээж авч байгаа. Тий, тиймэрээд чинь ингээд
тэдний ингээ өгөнд ормоор хаа ингээ жоохон дургу өрөөд ингээ дараа шимжлэхэд бүр 3 багч ажиллаа ингээ хиймээр санагдаад. За хоёлаа 10 жилийнхаа одоо сургуулийнхаа 10 жил гэж 12 жил болсон шүү дээ. За сургуулийнхаа тухай яриа. Сургууль сурахын одоо өсвөр насны сайхан зүйл нь юу вэ? Хоёлаа өнөөдөр чинь тийм зоонд ирсэн. Тэгээ өсвөр насныхаа тухай гоё ярилцъя. Нэг яг өсвөр нас маань эхэлж гин ч гэдэг юм уу өөрийгөө гоё мэдэрч эхэлсэн тэр үе нас хязгаарнаас эхэлсэн бэ? 8 дараа ангиха. 8 дараа ингээд ээж аваа ер нь жишрээд ингээд ганцаараа явах жишрээд тэг өмнө ингээд ганцаараа явж болохгүй аюултай гэдэг ингээд агаа магаатай сандаа ирж авдаг байсан. Тэгээ 8 дараа ингээд ер нь жишрээд ингээд амар найзтайгаа гарч мараа парк ороод кино мөн үздэг болонгод ингээд амар юм гой санагдсан. Унтаж ингээд эрхчлээ. Тийм эрхчлөөтэй санагдаад тэмүүтэй насны ирсэн гэнэ. Тинейж нас чинь ер нь тийм л байх хэрэгтэй юм байна гэд ингээд найзуудтайгаа ингээд ямар нэг юм болонгууд ээж автайгаа ярингууд одоо манай үе ээж аавын бага насных нь үе ингээд хоёр өөр штэ нөгөөдөө ярингууд ингээд хоорондоо ойлголцохгүй байх үед бас байдаг. Нөгөөд яг тэр үедээ найзуудтайгаа ярингууд найзууд нь ингээд муу ч гэсэн буруу ч гэсэн ингээд зөвлөгөө өгөхөд ингээд хажууд нь байгаа тусалдаг нь надад амар гой санагдсан. За найзууд хэр олон найзтай байна. Найзын хүрээлэл бичлэг хийж эхэлснээс хойш одоо баггүй бас хүмүүс танигдсан тий. За гавьч үжих жаан ингээ охин гэж ярьдаг болцсон. Болсноос хойш найзуудын хандлага хүрээлэл нь өөрчлөгдсөн. Нэг амар тэрүүнд өөрчлөлт байдаг шүү дээ. Зүгээр яг анх 8 ангидаа надаа ингээд том хүрээлэлтэй байх нь амар гой санагддаг байсан. Тэгээд амар олуулаа найзалж байгаа. Тэгээд дараа нь жоохон өгшрөөд ирсэн чинь энэ ингээд жоохон бага найзуутай байхад л зүгээр хүрээлэл юм жижигхан байхад л зүгээр юм аа гэж бод. Өмнө чинь 8 амуулаа ингээд группээрээ байдаг гэсэн чинь одоо нэг зүгээр 5 6 найзтай. Тэгээд тэднэр нь хоорондоо байхад гоё. Том хүрээлэлтэй байх ч бас жоохон аюултай гэдэг юм мэдэж авсан. Юу аюултай? Жоохон хүүхдүүд юм чинь бас жоохон муулна. Тэгээд ингээд амьдрал сайн мэдэхгүй болохоор яас тэгэл жоохон муулах үе байсан. Тэгэл одоо болохоор яг хитгэн найдтай болохоор яг би биндээ итгэж найддаг. Энэ угаасаа ингэж муулахгүй гэдэгтээ ингээ амар итгэж найддаг болохоор ингэж хоорондоо ингээд муудалцах нь бол муудалцдаг. Тэгээ буцаад ингээд уушлахгүйгаад буцаа сайндаа тэгээ ингээд хоорондоо муудлах би биний гэж ардуур нь муулах гэж юм байдаг. Тэр надад бас яг гоё ойр дотны 5 найз байгаа. Тийм. Найзууд нь бүгдээ ангийнх нь уу, сургуулийнх нь уу? Сургуулих би нь сургуулиас бүр гадуурх нэг хүнд явдаг болохоор сургуулиас гадуурх нэг найз байдаг. Тэгээд гадуурхны ганцхан найзтай багаасаа найзлсан хөрш нөхөн байсан. Тэрнтэйгээ одоо хүртэл найзалдаг. Тэгээд бусдын дандаа л сургуулийн найзууд байдаг дөө. Сургуулиас гадуурх за сургалт амжаа одоо юу гэдгийг те хэл ч юм уу, спорт, урлаг ямар нэг тиймд явж ирсэн үү? Одоо сургуулиас гадуурх юм уу сагсны бичлэгэнд явдаг. Тэгээд сургуулах болохоор ингээ сургуулийн найз байж идэг. Тэгээд жоохон байхдаа явж ирсэн тэнцэнс нэг юм удаан найзлаагүй. Тэр үж нөө утасгүй байсан болохоор буцаж холбоо барих юм байгаагүй. Тийм. Тэгээд уул нэг солонгос хэлний би бэлтгэлж авсан. Гэтэ тэрэн дээр найзгүй. За ганцаараа ингээ хичээл хийж аал гэх гараад ирсэн. За солонгос хэл гэснээс хэлний талаар хитэн хэлтэй би хэдэн хэлээр ярьж гин хэдэн хэлээр уншиж байна. Ер нь бол бага ангидаа ер нь бол орос сургууль төгссөн. Тэгээд гэтээ одоо хэлээр энэ бол мартсан. Жохоо ярил ер нь наад захын ингээл сайн юмнуудаагаа бол байгаа өөрөө танилцуулахаа мэднэ. Тэр нь орос хэл. Тэгээд одоо болохоор жоохон мартсан. Тэгээд солонгос хэлний таслан жоохон явж исэн. Гэтээ голоос нь бэлдсэн жоохон сат гээд. Тэгээд англи хэлтэй. Гэхдээ бас 3 хэлний юу 2 хэл бол бас тодорхой хэмжээгээр ойлгодог. Хэл ерөн сурах хэр одоо амархан ч гэдэг юм уу хэцүү байна. Одоо хүүхдүүд чинь хэл заавал сурах шаардлагатай ч юм уу тий гадагшаа дотгошоо их явж гин. За тэгэл нөгөө интернет орчинд хэл зайлшгүй шаардлагатай ч гэдэг юм уу сонирхлоор бас хэл сурдаг болсон. Чиний хувьд хэл сурахад хэрэг хэцүү хүн. Орос хэл болохоор гайгүй амархан байсан. Яг үгүй нэг Монгол өсөг мөсгтэйгээ сурж байхдаа давхцаж зэрэг сурсан болохоор нэг юм амар энэ хэлнээс хэцүү юм байна гэсэн юм байхгүй. Тэгээ бас нэг
өснүүд нь монгол үсгтэйгээ жоо адилхан болохоор арай гайгүйсэн. Тэгээд англи хэл нь бол тэгэл хүн бол ер нь бол сошиал дээр байж байгаа л юм үзэж уншиж байгаа гайгүй амархан суушдаг. Англи хэл бол тэгээд солонгос хэл бол надад жоо хэцүүс. Тийм ханз манз ерөөсөө өмнө ерөөсөө сурж байгаагүй уншиж байгаагүй болохоор амар юм бол хэцүүс. Гадагшаа явж сурах бодлоо гэсэн шүү дээ. Аль орн руу явах гэж байна? Яг тогтсон орн бол байхгүй. Зүгээр сайн сургууль байвал гэж бодож байгаа. Америк ер нь бол Америк, Солонгос тэгээд Хятад, Австрали гэж бодож байгаа. Аав ээж болохоор нэг ойрхон байх гад хөөхт болохоор айлын бага яаж хол явуулах юм. Солонгос явж байгаа бол амралтын дээр ээж аав очил буцаад хүрээд ирнэ ингээд тэгээд байдаг. Тэгээд Америк болохоор Америкч бас жоохон аюултай. Гэтэ ер нь бол хэлийг мэддэг болохоор арай гайгүй гэж бодож байгаа. Тэгэхээр за тэгвэл сонор ямарчсан мэрэгжлээд аль нэгийг сонгочоод тэ нэг 3 мэрэгжлийнхаа тэгээд сургууль нь чухал юм биш үү нөгөө орн нь биш эхлээд сургуулаа чухалчилж ил дараа нь шийдэгдэх юм байна те. Тэгтээ чи намар гэхэд ямар ч байсан бүх юм тодорхой шийдэгдсэн байх юм байна те энэ намар гэхэд. Тэгвэл тэрнээс их амжилт хүсэж байна. За хэдүүл хоёлоо түрүү нөгөө найзуудын тухай ярьсан шүү дээ. Сургуулийн талаар бас ярив. За дунд анги, бага анги, за тэгэл ахлах анги болцсон. Хичээлийн энэ боловсролын систем за танаа сургууль те хичээлийн даалгавар за тэгээ багш нарын харилцаа хандлага ч гэдэг юм уу. За бүр магадгүй нөгөө хүүхдүүд үеийнгийн дээрлэгэлт гэж бас ярьдаг штеп. Энэ тал дээр танаа сургууль юу юм ямар вэ? Миний хувьд бол би сургуулийн тийм дээрлэгэлт бол харж байгаагүй. Гэтэ яг хүүхдийн хоорондох нэг юмуд байдаг шүү дээ. Хүүхдийн л охтуудын хооронд бол зүгээр л ингээд бинээ дургу олох, араар нь уулах тиймэрхүү юмуд бол байсан. Гэтэ тийм амар хүнд дээрлэгэлт бол би ерөөсөө маань сургууль бол харж байгаагүй. Тэгэд манай багш нар бол ер нь арай гайгүй энэ залуу багш нар ихэнхдээ байдаг болохоор ингээд хоорондоо ойлголцоо тэгээд жоохон зарим жоохон удаан багшилж исэн багш нартайгаа болохоор жоохон хаяа маргалдаад идэг ингээд өөр үеийн үзэл бодолтой байлаа тэр нь ингээд цогцдгүй болохоор тэрэн дээр жоохон ингээд хэцүү байдаг. Зүгээр багш нартай артай. Артай шүү. Үзчихвэл өөр үеийн үзэл бодол за аав ээж нь ч гэсэн аав ээжийнх нь өсвөр нас өөр тий за багш нарын өсвөр нас өөр чиний өсвөр нас өөр. Гэтэл аав ээжтэйгээ үл ойлголцдог юу ямар асуудлууд вэ? Юун дээр одоо үл ойлголцож байна? Чин ингээд өдөржингөө сургууль дээр хамт найзтайгаа байж байгаа гэртээ ирээд бас ингээд уцаар ирж штэ. Чи ингээд өдөржингөө хамт байж байгаад эренгүүдэд өргөжлөлөө уцаар ирээд ахаа ингээд эсвэл ингээд амралтын өдрөө найзуудтайгаа уулзаа кино мөн үзэн ингээд ингээд чи ажил өдөр уулзаагүй юм уу гэж тийм штэ. Тэнгүүдээ ингээд сургууль дээр байгаад хичээлээ хийх гадуур найзуудтайгаа гарах бас арай өөр ахгүй. Тэрийг нас жоохон ойлгохгүй. Гэтэ энэ бол жоохон том болонгууд за гэдэг тийм үлээ. Жохон байхад л тэгдэг байсан. За ээж автаа тийм багш нар ер нь бас нэг хүүхдүүдийнхаа мэрэгжил сонголт за тэгээд ямар шүү төлөвшөлтэй болох уу гэдэгт бас нөлөөлдөг шүү дээ. Танай ангийн багш ер нь хэр хүүхдүүдтэйгээ ойр? Манай ангийн багш болохоор өөрөө ер нь нэг коллежийн каунселор байсан. Өмнө ингээд хүүхдүүдэд тийм карьерийн талаар, мэрэгжлийн талаар, сургуулийн талаар тусдаг байсан болохоор манай багш өөрөө амар залуу 20 идтэй. Тэнгүүтээ ингээд амар ингээд нийлж өгдөг. Бараг найзууд шиг харьцаа тэр нь ингээд чөлөөтэй багштай яна багш гэдэг ингээд бие барихгүйгээр ингээд чөлөөтэй ярьтан амар тусалдаг. Тэгээд манайх энэ бол ангийн 2 багштай. Тэгээд нүүд нь болохоор гадаад багш. Тэгээд гадаад багш нь болохоор бас нэг англи хэл дээрээ хэл яриан дээр бас амар тусалдаг. Энэ бол бүх юм дээр л манай багш амар дэмждэг дээ. Ангийн багштай тэгвэл нэг нүгүүл ярьдаг байх юм шүү дээ. За үерхэл байна уу? Үерхэл үү? Бага. Ярилтаа. Хэдгээр ангиасаа ер нь үерхсэн. Яалтчгүй нэг өсвөр нас чинь бас үерхдэг штэ. Тэрийг одоо ногоод яхав. Бага ангитай нэг бандтай ер нь бол үерхчихсэн. Гэтэ ингээд тэр үед л ингээ амар сүртэй санагдчихсэн чинь одоо тэр нэг амар сүртэй биш. Тэнгүүд ингээд их бизнес ингээ хичдэг. Ингээл уцаарал чаддаг. Биеэр ингээ улсаар юу ч ярьдаг өө ингээд жоо ингээ хөтөлцөл тэг гитэр онготл амар чаддаг. Тэгэл тэрэндээ ингээ тэр үедээ амар сүртэйсэн чинь манай хамаатны охин бас ингээд
одоо 5 6 дугаар анги бас нэг найз залуутай тэг ингээд таяр тэг юу ээж юм таяр хөтөлсөн юм уу гэдгсэн аахгүй байсан чи жоохон хаяа ичээд идэв ба ингээд нэг наад шиг тэр нас амар хөөрхөн санагдаад тэгээд энэ бага наснаас жоохон тийм хөө жижиг үерхэл орн байх нь нас зүгээр гэж боддог. Зарим хүмүүс ингээд ерөөсөө үерхэж болохгүй баснаар 20 гарч иж үерх хүмүүс гэдэг. Тийм зөв ингээд үерхэж үдчихсэн ер нь зүгээр гэж боддог. Бас тэгээд үерхэл үзэх хүмүүс ямар байдгийг мэдээл үз гэдэг. Одоо үерхэж байгаа. Одоо. За одоо гадуур хосууд ер нь за өсвөр насны хосууд юу хийж гоё болцож байна? Минь нь бол Монголд ч бас нэг хийх юм бас баг байд юм байлээ шүү дээ. Кино үзэн парк орно гэхлээр зундаа орчин өвөлд нь орж чадахгүй. Парк ороод кино үзээд трамплин орно гэхлээр ч бас жоохон томдчод идэм байлээ шүү дээ. Оронгот ингээ жоохон хөвгдөд тэднэр дээр нь ингээ гიშгчгээд идэг амар ингээ жоохон хөгшин санагдаад тэгээд энэ зүйл хоорондоо хоол моол идэх тиймэрхүү юмнууд байд юм. Найзуудтайгаа чөлөө цагаараа. Найзуудтайгаа чөлөө цагаар одоо зүгээр нэнийхээ гэрт ороод буцаа үзэл суучихсан шүү дээ. Хоорондоо ярихгүй 2 цаг буцаа. За бай явлаа гэж хинтээ тиймэрхүү юмнууд идэв шүү дээ. Одоо бол нөө төгсгөөд бахан сургуулийн аппликейшн эднэр ингээд хоорондоо SMS бичээд IELTS маялцаа ингээд хоорондоо ингээд яриаг ингээд бэлддэг. Тэгээ ингээд би ингэчлэн энэ ямар байна чи энийгээ засмаас гэдэг ингээд би мэдээд одоогоор бол тэгж хичээл ном. Тийм хичээл номн дээр л туслаж. За Улаанбаатарт одоо юу хийвэл гоё вэ тэгвэл одоо жишээ нь тоглох ч юм уу үзэх харах тэгээ орох ямар газар нээгдээд нэмэгдвэл өсвөр насныханд гоё. Пейнтбол байд юм билээ. Тэр бол амар гоё юм билээ. Багаараа тоглоо. Тийм. Амар халуун юм билээ. Би ингээ хүснэ ингээ орсаад. Тийм. Тэгээд тэр бас гоё юм билээ. Тэгээ нэг кофе шопнууд амар гоё санагддаг. Солонгос нэг би явсан. Тэгэхэд ингээд бүр ингээд янз бүрийн кофе шоптэй. Ингээ нөгөө амтны кофе шопууд байдаг шүү дээ. Ингээ кофе уунгуудаа ингээ хажууд нь ингээ нохоо мохоо ирээс уушдаг, муузэр ирээс уушдаг. Тэр бас амар хөөрхөн санагддаг. Гэтэ Монголд бас байдаг юм шиг үлээ. Тэгээд өөр янз бүрийн сонирхолтой кофе шопнууд байвал гоё ах гэж би боддог. Жишээ нь дотроо юутай байлгүй. Тэгэхээр өөрөө гоё кофе шоп орж үзэж байгаагүй хөөе сайн мэдэхгүй юм та тийм ороход ингээ сонирхолтой зүгээр л кофе уугаад суух биш ингээ юм гоё ингээ сонирхолтой хийх юмтай. Тийм нүд байвал та нарт гоё вэ тий. За найзуудтайгаа болвол гоё. Болзон дээр бас их ялгаа байхгүй шүү дээ. Кино үзэх. Парк орох. Харин юу байвал илүү гоё юм. Одоо найзуудаас арай өөр зүйл хийх хүсэн шүү дээ. Тэ болж байгаа юм чинь. Өнөөдөр хүүхдүүд юм чи мөнгө авахгүй. Мөнгө авахгүй юм чинь ингээд аял маялаар явах гэхэлэр ээж аваас жишээл аавн унаа байхгүй ээж аваа явчих юм бол ээж авах хажууд бие бариад гоё ээж чадахгүй гэл энэ жоохон тиймэрхүү юмнууд байдаг. Тийм болохоор тийм ойрхон гоё олуулаа ээж болох хямдхан тиймэрхүү юм л гоё санагдаад. За гэртээ сандар ер нь юу хийж вэ? За хичээл ном бол мэдээж хийгээл тэ хичээлийн цагаар хичээлдээ явлаа. Тэгээд сургалт амжаандаа явлаа. Гэртээ бас их цаг өнгөрүүлж байгаа шүү дээ. Гэртээ хоолундаа хийж гин үү? Аавтайгаа бичлэгийн санаа. Бичлэгийн санаанууд бол аав ер нь гаргаж ирдэг. Тэгэхээр хоол ер нь бол аав хийждэг. Тэгээ аав ер нь бол аав хоол хийж чаддгүй байсан. Тэгээд ер нь бол гайгүй болцсон. Ээж заагаад тэгээ эмээ харангуйтай. Аав ч ингээ өвөрцөн амар хурдан ирсэн байхгүй. Чимээр сүү чиш яснаар амар мундаг болсон юм биш яснаар ихнэр чи амар сургасан байна гэгээдсэн. Тэгээд гэртээ чөдөд цагаараа хотлоор нэхмэл амар хийх дуртай. Нэхмэл кино үзэх. Тэгээд өөрөө хумс хийдэг. Маникюр. Тийм. Тэрийг сонирхлоороо хийдэг. Тэгээд ер нь ойр ном унших шишээж байгаа. Ном нь бол би нэг уншдаг. Номын хөвгт бас нэг биш. Нэг ном ихлүүлээ жоохон жид мэл уншдаг. 2 жид мэл. Нэг номыг 2 жил. Гэтэ одоо ер нь бол аль болох илүү сайн илүү ном уншдаг болох гэж хичээж байгаа. Тэгээд одоогоор бол нэг 3-7 оны дотор ном уншаад дуусгасан байгаа. Тэрнээ өөртөө амар бахархалтай байгаа. Мандаг байна те. Сүүлд ямар ном уншсан? Сүүлд би нэг олон ангит ном ихлүүлсэн аахгүй. Twisted тийм цуврал ном. Twisted series гэдэг ном байгаа. Тэгээд тэрнийх нь эхнийх нь дуусгасан. Тэгээд одоо хоёр дахь нь уншаад талтаа харсан байна. Өмнө нэг ном 3 оны дотор уншаад дуусгаад
Тэгээд би бүр ингээд шүнжэнгөө ингээ уншаад унтахгүй уншаад тэгээд тэр нэг тайм гоё ном байсан батлаар бүр амтнд орсон юм тий. Тийм өмнө батлаар зүгээр удаан уншсан ингээд өөртөө юм сонирхолтой ном биш зүгээр ном унших ёстой гэж нэг ном эхлүүлчихэнгөө тэр ингээд сонирхолтой биш ангууд уншмааргүй санагдаад тэдгүйсэн тэгээд гол нь ингээд яг ном уншихтаа биш өөртөө сонирхолтой байж ижил буянхан ч бай уртч бай зузаан ч бай гэд тэр нь ингээд гол нь яг өөртөө сонирхолтой байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Яг тэгвэл бүр ямар ч зузаан байсан. Ямар ч ном уншихаар. Найзууд ч юу ном уншиж байна. За ер нь танаа үе тэнгийнх ном уншдаг уу? Манай найзууд ер нь бол амар уншдаг. Ер нь манай найзууд чинь жоохон номын найзууд гэдэг байхгүй юу? Өөрөө номын найзуудаар хүрээлэх нь зүв юм билээ ер нь. Тэгэхээр өөрөө тэрэнд ингээд татагдаад сайн юмд нь татагдаад тэг ингээд найзууд ном уншаад би одоо юу хийх тас ном унших таг ном уншдаг. Тэгээд манай найзууд ер нь бол манай нэг найз амар ном уншдаг. Монголоор нь уншна, англиар нь би бол монголоор нэг уншдаг. Тэгээд манай нэг найз болохоор амар олон хэлтэй. Хятад хэлтэй, япон хэлтэй, монгол хэлтэй, англи хэлтэй. Тэнгүүд чинь ингээд тэр хэлэндээ сайн ч гэсэн бас хэлний татланд яваад идэг. Түүнтэй би бас жоохон хэл хийдэг юм уу гэл нөө дуалинго хийдэж штэ. Тэрнээ баг 3 жилийн ингээд өдөр болго хийдэг 3 жил ингээд өдөр болго хийцэн. Амар удаан. Мөн ингээд TBS зэрэг хийх гэсэн чинь 7 хоног хийгээд мартаад тэгээд гүцээгүй. Тэгвэл найзуудын хүрээлэл бас чухал юм тий. Найзууд бас чухал юм. Найзууд нь юу хийж ийн тэрийг бас даган дуурайх юм байна. Тэгэхээр хүн бас найзаа сонгох хэрэгтэй болж байна. Зөв сонгох хэрэгтэй. Тийм байна. Муу найзуутай бол одоо муу юм хийж таах тий. Жохон таадахгүй хүний хараар муулдаг ингээд чамтай яг ямар харьж байгаа бас хүмүүсүүдийг чам дээр ирж муулж байна. Тэнгүүд нь тэр хүнд бас ингээд өөр хөвгч очоо чамаа муулж хас магадaltaй байхгүй. Тэгээ тэрийг хараад шууд эртгэн болох хэрэгтэй. Ингээд тэгээ муухай штэ гэдгээ байгаад ах юм бол тэгээд чи бүр л өөрөө л муухай олно гэсэн. Тэгээд эртгэн таалагдахгүй бол эртгэл найзууд болох нь зөв. За одоо яг нөгөө өсвөр насныхан чи яг том хүн бол насанд хүрээд бие хүн болох за эсвэл нөгөө хүүхэд настай өсөж штэ тий. Яг тэр зааг дээр байгаа. Яг энэ зааг дээр ирэхэд сондор өөрийгөө яг олж чадсан уу? За би бол нэг ийм л юм дуртай тий. Ийм л юм хүсдэг. За ийм байхдаа би жаргалтай байдаг ч гэдэг юм уу зүйлүүдээ мэдсэн байгаа юу? Ер нь бол бас өөрийгөө тултал нь олоогүй байгаа гэж би боддог. Гэтэ тэрүүндээ би нэг яардаггүй. Ингээ одоо ингээ бүх юмаа яараадах юм бол ингээд залуу насынхаа ингээд тэрүүгээр ингээ амьдрч чадахгүй байх гэж би бас жоохон тэрнээс найдаг. Ингээд ямар мэргэжил хийх үү, ямар ажил хийх үү, ажлын байр гэл тэрүүндээ одоо нэг амар санаа завдаггүй. Гол нь хичээл нь тэнгуүтээ бас ингээд цагаа зүүн өнгөрөөгөөд амар их дурсамжтай байхыг хичээдэг. Тэгэхгүй бол дараа нь ингээд ирээдүйд ингээд сайн ажилтай ч гэсэн, сайн цалинтай ч гэсэн ингээд дурсамж байхгүй ингээд бага наснд дурсамжгүй гэхээр амар жоохон гонхтой санагдаад байдаг. Тэгвэл бас хийж үзэх нь зөндөө байгаа болохоор бүх юмыг л хийгээд үз гэж боддог. Би онгоцноос нь шүршээр өсөрдөө штэ. Тэрнээс би ингээд жоохон өндөр самраад байхгүй. Гэтэ энэ хийж үзнэ л гэж боддог. Тэгээ нөө zipline эднэр байдаг штэ. Тэрөөр ингээд явж үзнэ л гэж боддог. Тэгэлж байгаа. Хийж үзэх нь зөндөө. Бас өвлийн улиралд Улаанбаатарт ч одоо нөгөө хоттой ойрхон нохой чарга тэгэл нөгөө экстрим аяллууд бас зөндөө байд юм билээ. Тэрийг ер нь сонирхож ирсэн үү? Энэ нь бол сонирхолтой. Гэтэ нохой чаргаар явж үзсэн. Тэр ихтэй амар хүйтэн байсан. Даарцсан уу? Тийм амар дараа тэрэндээ гоё ингээд байж тэрэндээ ингээд яг enjoy хийж чадаагүй. Дараа нь хурдан дуусгая гэдгсээр байгаа л дуусгацсан. Тэгээд өөр цан чаргаар бас амар явах туртай. Ингээд даарж байгаа ч гэсэн ингээд найзуудтайгаа явах амар гоё. Жохон байхад аав надад зааж өгч байсан гоё скар зартад. Тэг ингээд аав барьж чинь та тавихгүй шүү. Тавихгүй гэнэ. Яашаа тавьсан. Тэг би зогсож мэдэхгүй гэд тэр чигээрээ ингээд унаад өнгөрөөд бөө юм болоо тэрнээс айгаад. Гэтэ энэ бол айсан ч гэсэн дараа нь буцаад унаад тэгээ тэрэндээ тортой болсон. Тэгээд ер нь бол амар би нь бол бүх юмнаас амар айгаад идэг ингээд юм ингээд хоол мал захиалах төрөл ингээд жоо та захиалж байгаа гэдэг өөрөө тэгдэг. Зүгээр амар сандралтай байгаад идэг. Тэгээд айлуулах тэрийгээ ингээд дарахыг хичээдэг, сандрахгүй байхыг хичээдэг чинь өнөөдөр ингээд тань дээр ирэхээс ингээд хайгаад яна гэдэг ингээд амар сандраад тэгээд айлуулах юмнаас айхгүй, эмээхгүй байхыг хичээдэг. За сандралаа дарахын тулд те өөртөө ямар нэг одоо мотивац
бүхийн тулд юу хийж байна. Одоо яг чам шиг юм уу тий одоо тийм санардаг хүүхдүүд бас зөндөө байгаа штэ. Ямар нэг юмнаас нөгөө эрсдлээс найдаг ч юм уу тайзан дээр гарахтаа тий хүний өмнө үг хэлэхдээ ч юм уу ингээл хүмүүс ч сандардаг штэ угаасаа. Тэр сандарлаа дарахын тулд за би яг ийм үйлдэл хийгээд эсвэл ийм бодол бодохоор тэр сандрал ингээ харилдаг ч гэдэг юм уу бас үе тингийн айцуудтай тийм зөвлөвөл чиний одоо яг сандарлаа дардаг зүйл. Ер нь бол би дарж чаддгүй юм уу. Гэтэ энэ бол дарахын тулд тэгэл зүгээр хийчихгээл хурдан дуусахыг хичээ гэж бодоол. Тэгээд нэг нь дуусчингууд амар гой санагддаг. Ингээл би чадчихлаа штэ гэд тэр нь гой санагддаг. Тэгээд яг өөртөө мотивац өгөхдөө бас яг тэгдэг ингээл хүмүүс ингээл тасал хиймээр байдаг. Гэтэ ингээ хийдгүү. Хадгалаад аваад идэг те. За тэгээд энийг дараа нь зогсож яхад энийг хийх юм байна. Хөвчих яхад энийг хийх юм байна гэл. Тэгэнгүүтээ дараа нь ингээд гол зүйл ингээд зүгээр л илүү дутуу юм бодгоо. За дараа нь гэхгүйгээр хойшлуулахгүйгээр одоо л хийчий. Ганцхан минут байсан ч гэсэн хамаагүй хийчий. Тэгээд хийхгүй байснаас бас зүгээр шүү дээ. Ганцхан минут ч байсан хамаагүй. Тэгээд зүгээр хийчихээ. Зүгээр л одоо л шууд хийчих гэж би өөрөө тэгж мотивацлдаг. За тэгвэл ямар ч зөв хийгээл үз юм. Тийм хийгээл үз. Буруутвал тэгэл тэрлээц гэж боддог. Дараа нь гарах тэр үр дүн гоё санагддаг. Тийм. Өөрөө нэг сургууль дээрээ нэг юм хост идэх байхгүй ингээ ямар нэг юм ивент болонгууд нь ингээд хост идэг. За манай тэр одоо гарах чинь ингээд тэгээд зүрх ингээд амар салгалаа ингээд хоолойж ингээд уйлах гэдэг юм шиг сандраад анхандаа тийм байсан. Тэгээд сүүлдээ ингээд амар дуртай болсон. Тэгээд ямар нэг ивент болох ч за надаас одоо багш нар асуух байлгүй гэж асуунгад хийчихнэ тэгээд шууд хийчдэг. Тэгээд тэрнээсээ бас ингээд өмнө айдаг байж байгаа хийгээд байх тусмаа тэрнээсээ ингээд гайгүй имээхэ болчдөг. Анхандаа айхан зүгээр тэр ингээд зүгээр байдаг зүйл. Тэгээд дараа нь хийгээд байх тусмаа тэгээд тэрнээс айхаа болоод тасаад тэгээд ер нь бүх юмыг зүгээр хийгээл үз хийл гэж би тэгээд зөвлөмөр энэ да. Окей. Гэхдээ ингэдэг үү одоо жишээ нь олны өмнө гардаг ажил байж тээ тий ингээд лекц унших, хүнд багшлах, за тайзан дээр ярих тий. Тэр ажлуудаас хүн аюугаа ингээд нэг кайф авдаг, мэдэрдэг. Тэгэхдээ тэр бүх гарах зүйлээс сандардаг. Тэгээ бүхэл хүн ер нь сандардаг. Сандарлаа дарцсан хүн гэж бас ховор ахаа магадгүй. Сандарлаа дараа сурцсан л ах тухайн үедээ. Яг тэр мэдрэмжийг авахыг л хүсдэг учраас одоо нэг тийм тэр сандарлыг авахыг хүсдэг ч гэдэм үү. Тийм юм чамд мэдрэгддэг үү? Магадгүй нөгөө олны өмнө гарах одоо олон хүнтэй харьцах тэр ажил нь чамд гоё санагддаг мэдрэмж нь. Тийм тэгэхээр заавал нэг тийм мэдрэмжийг авах гээд идэг ч юм уу. Тийм мэдрэмж адреналин гэдэг үү лөө. Тэр нь амар гоё санагддаг. Бас нүг хаяа жоохон бүжгэлдэгс ахгүй сургууль дээр хүмүүдээ ингээд зүрхэндээ нэг юм сандраа нэг юм хоосон санагдаад нэг амар юу санагдаад байдаг шүү дээ. Хүмүүд багш ингээд нуруунд дээр ингээд алгаддаг гэсэн ахгүй. Тэрний хаач ингээд амар гоё санагддаг. Така гэдэг гараас өмнө алгадуулж байгаа гардаг. Би ингээд тавираад тэр яг тийм сандралт нь надад амар гоё санагддаг. Ингээд би амьдралаараа ямар нэг юм хийж ийн гэдэг нэг тийм мэдрэмж өгдөг. Зүгээр л ингээд залхуурал зүгээр ингээд байж ирснээс ингээд ямар нэгэн өөрийгөө ингээд хүчлэх юм хийж ийн, өөрийгөө сайжруулах юм хийж ийн гэдэгт нь. Би бас харин тэгж бодлоо. Яг яг тэрийг мэдрэхийн тулд бас нэг тийм ямар нэг зүйл хийж өөрийгөө ингээд сандрааж байгаа нь бас нэг юм хийж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэрнээс яг хичээлд явж ирчээл гэртээ хичээлээ хийгээл за маргааш хичээлтэй бол ингээл ах юм бол бас жоох утгатай юм. Тийм. Энэ амьдралаас ер нь ингээд нэг сонирхолтой байсан ч гэсэн чам таалагдах юм билүү гэдэг мэдэхгүйгээр ингээд хийгээл үзээ тэгээд ингээд бас жоохон балетыг хичээл үзсэн. Бас олон туршиж үзчихээ. Тийм. Балетэр хийж үзээд эхэндээ гоёж байгаа за энэ надад арай биш юм байна ингээд болж исэн. Сарампа сампан гараас хичээлж исэн. Ингээд амар ингэж мгээд за энэс арай биш юм байна гэ бүх юмар амар хичээлдэг. Манай аав ээж хоёроос нөө өөрөө амар хийгээд үзгээд ингээд бүх юмыг хийж туршуулах юм дуртай. Манай ах ч бас амар акробатаар ядчихсан, боксоор хичээлж исэн. Тэгээ баах юмар хичээлээд амар уян хөхтэйсэн шүү дээ. Би энэ. Тийм тэгээд сагсаараас хичээлж исэн. Заал мал амар ах авдаг. Тиймэрхүү өөрөө хөгжүүлэх юм дээр манай аав ээж хоёр удаа үнтэй байсан ч гэсэн тэгдэг гэж шүрдэг. Тэгээд өөрөө хөгжүүлэх биш юм дээр жоох гэж яах гэдэг хөө. Тэгвэл аав ээжийн бас нөлөө дэмжлэг их чухал тий гэр бүлд ялангуяа өсвөр насны хүүхдэд. Тэгэхээр танаа аав ээж бол сайн дэмждэг байхan. Тийм. Аав ээжтэй хэр ер нь ярилцдаг вэ? За магадгүй нөгөө бичлэг хийгээл ингээл ойр юм шиг мөртлөө ярилцдаг ч гэж болно шүү дээ. Аав ээжтэй хэр илэн далангуу
би энэ өөрөө жоохон багаас амар яриа хөхтэйс аахгүй юу. Тэгээ ээжиг арилаас ядраал ирэнгөт би гэж бах ингэж ярьдаг. За маш би жоохон ядраад байна гэж ярьдаг. Тэгээ би ер нь бол амар яриа хөхтэйсэн. Гэтэ ингээд 13 авсвар наснда ингээд жоохон чимээгүй болоод нэг юм ярихах болоод тэгээ жоохон ээж аваас айдаг болсон гэх юм уу. Жоохон том болоод. Тийм том болоод үгүй гэж хүй гэдгээс айгаад загнуулахаас айгаад одоо болоод загнуулвал тэгэл тэрлээ маргааш амьдрах юм чинь гэл загнуулаад за загнуулчлаа ил өрөөрөө орол тэгэл маргааш сайн уу ээж аав гэл тэгэл үгүйгээд хэлвэл одоо тэг яавал штэ үгүй гэл ингээд гуйчтэй гэж байгаа л нэг бол жишээр нэг бол үгүй тэгэл үгүйгээд үгүйгээрэл амьдрахаас гэл аав ээжээрээ хинтээ нь илүү бүр ойр. Хоёулантай нь ер нь бол ойр. Ингээд найзтайгаа ингээд хов баазах ч юм уу. Эсвэл ингээд банд нар ярих юм дээр ээжтэй ярддаг. Тэг ингээд манай аав болохоор илүү ингээд ээжээс илүү ингээд чөлөөтэй байдаг. Тэг ингээд гарч болох уу, тэгж болох уу ингээд аав. Тэгээ хэзээ ирэх юм? За. Ирчээд хэрэг ирээ за. За гэдэг чинь мөнгө өртөө. За гэдэг. Ээж болохоор хаашаа хинтээ. Дэлгэрэнгүй би тийм ээж бүр дэлгэнгүй аав болохоор за. Боломжтой. Гол боломжтой гэдэг. Имэн цуг амьдардаг уу? Гүн. Имээ бол айгу залуу сэтгэлтэй. Тэгээ залуу сэтгэлгээтэй. Имээтэйгээ хэр ойрын. Имээтэй юу нөө? Имээтэй жоохон бахтаа бол амар хэрэлдэг байсан. Имээтэй бид үйтингийн юм шиг хэрэлдэг. Ан ман үзэлцдэг байсан. Одоо болохоор тэгэл имээгээ жоохон ойлгоод тэгээд за имээ ингэжлээ байдیں۔ Ингээд хэлдэг. Имээ болохоор угаасаа ингээд манайх хамт амьдрал жоохон цогцохгүй байх гэж боддог. Бид нар чинь жоохон орой өөд толлонддаг. Имээ чинь бараг 6 7 молог амар цэрээл гадаа гарал паркаар ингээд талхдаг. Би ингээд сургууль руу ингээд яарал явж ангууд имээтэй өглөө таарч маардаг. Лицейний боссон. Тийм боссон. Тэгээд имээ болохоор яг тэдэн цагт хоолоо идэн, тэдэн цагт унтна, тэдэн цагт тасглаа юм, тэдэн цагт гарна. Тэдэн сарын тэдэнд юм аавна, дэлгүрхсэн гэсэн ингээд тийм юмтай. Бүр төлөвлөгөө. Тийм бүх юм ингээд бараг эмээ бараг 5 жилээ төлөлдсөн байгаа хаа. Бараг. Тэгээд бид нар тэгэхээр их тийм төлөвлөгөөгүй жоохон ингээл за энийг хийх систем чинь яга хийчихье гэл нэг тийм өдрөөл төлөвлөдөг. Би ч бараг 7 хоног төлөвлөждөг. За одоо ингэдэж штэ нөгөө том хүмүүс болвол хүүхдийг чи хүүхэд юм чин тэ жоохон юм чин гээд том хүний л байр сууриас харьцдаг. Тэр том хүмүүсийн ер нь тийм үг хэр хүнд тусж байна. Одоо хүнд тусахаар үг сонсч ирсэн үү? Эсвэл за ингээл яг найзууд шиг надтай харьцаасаа ч гэдэг юм уу те. Ер нь том хүмүүс үеийнхийнхэн том хүмүүс яаж харьцвал чамд гойсон гэдэг. Айл бол зүгээр ингээд ойлгохыг хичээхээсэ гэж боддог. Ингээд өөрөөрөө дайрахгүй, өөрхөн сурснараа дайрахгүй тэр хүүхдийн талаас нь бас ингээд бодож үзээд харж үзээд одоо үеч арай өөртөө гэж арай бодоосоо гэж боддог. Гэтэ ер нь хүүхд зарим том хүмүүс ингээд насандаа бай гэдэг нь бас ер нь бол зөв. Ингээл 10 эдтэй юм байж 25 та юм шиг ажиллах гал ингээд тэгж яарад бас хэрэггүй гэж боддог. Тэр үед нь бас эрхийн юм чинь ингээд жоохон байгаагаа ингээд дүүрэн ингээд гоё амьдраасаа гэж боддог. Гэтэ ер нь бол бас тэгж хүүхдээс хамаагүй хоригдох нь бас буруу гэж би бодож байна. Тэгж итгэхгүй бол ингээд нөрчин бүх юм нь хоригдсоор агаад ингээд өөрөө сайн илэрхийлж чадахгүй тэгээд тэр хүүхдэд нь жоохон муугар нөлөөлөх байх гэж бодож байна. Яг хорих тусам хийж үзмээр санагдаад тийм бүр тийм болчтой санагдаад ингээд ээж аав нь илүү ингээд за тэг гэж ингэж шүрдэг. Гэтэ ингээд лимиттэй байх нь зөв гэж боддог. Тэгэх юм бол тэр хүүхд нь юм хүм хийж үдээ сурж мэдээд алдна. Тэгээ алдаа тэрнээсээ суралцсан. Тэгээд хүүхдээ хамгаалж байгаа гэд бүх юмнаас нь ингээд хаагаад гэрт нь хориод тахлаар тэр хүүхд нь ингээд амьдрал мэдхгүй зүгээр л ингээд жирийн юмнууд ингээд хийгээл. Тийм сайн амьдрал илүү их алдах байх гэж би бодож байна. Багадаа алднангууд ч тийм амар хүн дээр нөлөөлөхгүй шүү дээ. Жоох юм чинь. Ингээд том болоод алдах юм бол тэр чинь бүр хүн дээр нөлөөлнө шүү дээ. Тийм учраас жоохон багтаа л илүү их алдаасаа гэж би бодож байна. Тавшиж үзээд. За сондрын стил имижийн талаар. За нэгт стил имиж нь ямар вэ? За хоёрт арьс арчилгаа тий одоо гоо сайхан тал дээр хэр анхаарч байна, арьсаа хэрхэн арчилж байна. За IG-ийн бичлэгүүд нь үтсэн бас их гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр нүрэ арчилдаг. За YouTube-ээр ч гэсэндээ тий бас арчилдаг. Тэгэхээр гоо сайхны тал дээр анх яаж арчилж эхэлсэн бэ ч гэдэг юм уу. Тэр нь арьсаа яаж арчилвал
ийм арьстай байх юм бэ яа юм гоё. Жоон мохтой би нэг арьсан нэг хамаагүйсэн зүгээр будаг шунах гээл амныхаа будаг аваад нууцаар ингээд бодоо тийм тийчмүүд амнаа марч чи над нуухан аваад насаа сэвэрлчихэд бод нүрэ бодмод гэд хэдэг гэсэн. Тэгээд дараа нь ер нь болохоор арьсан нэг гоё байж иж ингээд будаг нэг гоё тогтно гэж би бодлоолсон. Тэгээд одоо будгаас илүү арьсандаа илүү ингээд арьсны тоосмоос ямар төрлийн арьсанд ямар тоос хэрэгтэй гэдэгт илүү анхаардаг. Хизэнээс ер нь арьсаад гэж арчилж эхэлсэн. Жохон байхад бол ани усанд оруулчихсан. Нүн дээр нь тос төрхдөг байсан. Тэгэд ер нь жохон том болоод эхлэнгүүд нөгөө нэг сих мэгтэй болоо жохон батан матаг гараад эхлэнгүүд нь анхаарад эхэлт юм билээ. Ер нь бол цаанаасаа өөрөө гоё харагдахын тулд ээж нь одоо юу ажсэн нөө магадгүй нэг одоо батаг гараад эхлэнгүүдтэй за ийм гой сайхны бүтээгдэхүүн хэрэгэл эсвэл хоёулаа гой сайхны эмнэлэгт очиж үзүүлээ ч гэдэг юм уу те яг таарах тохирох бүтээгдэхүүн олж авъя. Тийм ч юм. Манай ээж ер нь болохоор өөр амир нямба. Тэг ингээ хэр оройтсан байсан ч гэсэн заавал нүур гараа угааж унтдаг, заавал шүдэ угааж унтдаг. Тийм зарим хүчээсэн ч гэсэн ингээ заавал угаадаг. Тэгээ тэрнээс нь ер нь суралцаад залхуурсан ч гэсэн би айлал угаахыг хичээдэг, нүур гараа угаагаад тосоод өрхөд ядаж ганц ч болохоо тос төрхийг хичээдэг. Тэгээ байхгүй байснаас бас тийм шүү дээ. Энэ бол. Тэгвэл стил имиж. Стил имиж үү? Одоо нөгөө өсвөр насных чи хвчлэн юм чөлөөт өргөн хуц өмсөөл нэг бараа өнгийн хуц өмсөх дуртай байдаг шүү дээ. Чиний хувьд? Миний хувьд ер нь бол бит эвтэйхэн. Тэгэхээр ер нь ингээд одоо чинь ямар нэгэн хувцас ингээд тренд болно шүү дээ. Тэрэнд нь их амар яардггүй, автдаггүй, дагдаггүй юу? Дагдаггүй. Тэгэхгүй бол тэрийг ингээд буу юм болоод баахан мөнгөөрөө тэрийг нь авчингууд дараа нь тэр стилээсээ гарчаад хэрэггүй болчдөг. Тэрнээс илүү ингээд ерөөсөө стилээс гарахгүй хувцснууд гэж бас байгаа шүү дээ. Ингээд жишээ нь таны хувцас шүү дээ. Таны хувцас хизээч ер нь стилээс гарахгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа 30 жилийн дараа өмсөн ч ингээд гоё харагдчихэв. Яг тиймэрхүү хувцас надад илүү таалагддаг. Ингээд нэг бичиг бас байхгүй. Тэ ингээд хаан ч өмсч болох тийм хувцасууд таалагддаг. За сондөр 25 он ер нь хэр өнгөрсөн бэ? Одоо шинэ он эхэлж байгаа болох хүмүүс чинь ингээд хуучин оноо за тийм дээр алдсан. За 26 онд шинэ хүн болно гэдэг эхэлдэг штэ. Тэр шиг чамд одоо 25 ондоо өөрчлөх зүйл 26 онд байгаа юу? 25 онд хийсэн зүйлүүдээс. Бусдад нэг тийм амар таалагдах гэж амар хичээсэн гэж би бодож байна. 25 он нэг хүний араасгүй гээл ч юм уу те. Ингээд өгөөч тэгэж өгөөч ингээд өгөөч гэл нэг амар гуйгаад тэгжснээс ингээд өөр дээр илүү анхаарал өөрөө хийх гэж үзсэн гэж би бодож байгаа. Ингээд бусдад найдахгүйгээр. Тэгэхээр 26 онд илүү би дааж амьдрнаа. ээжтэйгээ одоо гурлахны амьдарч байгаа юу? Тийм. Уйдгартай байна уу? Эсвэл энэ бол гайвш би өөрөө бас хаяа ганцаараа байх дуртай болохоор нэг амар уйддгүй. Гэхдээ ингээ хаяа ингээд сагаа магаатай ноцлцсан тэрийгээ сан. Тэгээ өчтөр ингээд уцаа үзчихсэн чинь жоохон ингээд ани талмаар санагдаад тэгээ агааруу ингээд та хэсэг найз охин тал их нэртэй болоо чи би жоохон ингээ уйдаад нэг жоохон өөртөө насны ойрхон их ихчтэй олмоор ингээд сошиал дээр ингээ харчихсан тийм ингээ хүмүүс ингээ ахыхаа ихнэр мэгтэй найз охинтой амар гоё ягаад заахгүй. Би жоохон тэгмэр санагдаа та найз охин толтой гэсэн. Намайг 50 байлгаж яг агаа намайг тэгээд. Тэгэхээр бол бас гоё үеийн юм ихчтэй би амар штэ. Үе ингээд аав ээж нь аль нутгийнх вэ? Аав хинти ээж за ээжийнхаа нутгийг бол санахгүй мэдэхгүй. Тийм би нэг аавын нутаг руу сая энэ зам нэг багштгаар явсан аахгүй юу? Тийм болохоор сэжилсэн. Тэгээд ээж хөр явуулгүй санахгүй. Ер нь Монгол орноороо хэр аялсан бэ? Жоохон байхдаа амирх аялсан гэсэн 100 болгон ингээд миний төрс өдөр чинь яг 7 сард ингээд 100-ны гол үеэр явдаг. Тэнгүүд яг тэр үед нь дандаа ингээ хөдөө явж шаарддаг байсан байхгүй юу? Жоохон байхад тэнгүүд жил болгон төрсөн өдрөө хөдөө гаргаад тэнгүүд би хотын нүлмэрээ найзуудтайгаа тэр нүлмэрээ гэж жоохон байхад амар тэгдэг байсан. Тэр жоохон байхдаа аялж ийсэн бол нэг сандгүй маа. Гэтэ амар газараар явдаг л байсан. Том одоо за өсвөр наснд очиод ер нь аялаагүй. Нэг аялаагүй хийдэг баян үл явж исэн. Зүүн хараа явж үзэж исэн. Хинти явсан. Тэгээ тэднэр чинь дандаа нэг багшлах гад би явсан аахгүй юу? Юуны багш?
англи хэл заах гэдэг. 100 болгоны маань сургуулах тийм байдаг байхгүй ивент гэдэг. Тэгээ нүг сурагчт нь явж заадаг. Ингээд том болсон хүн биш ингээд хүүхдүүд заахлаар ингээд арай ингээд хоорондоо ингээд бие бинээсээ айхгүйгээр асуудаг. Тэгээ ингээд бие биендээ илүү юм тайван итгэж найддаг. Ингээд арай нөхөрсөг байнгут арай заахад арай амар байдаг байхгүй. Тэгээ нөх хүүхдүүд нь ч гэсэн ингээд айж мейкгүйгээр асуудаг. Тэгээ бид нэр тэгж хөдөө орон нутгаар яваад тэгээд хүүхдүүдэд англи хэл заадаг. Хөдөө орон нутгаар гэхэр чинь сургуульд нь очиж заадаг гэсэн үг юм уу? Эсвэл сургуульд зарлаад заадаг юм уу? Эхлээд сургуультай тэр сургууль дээр холбогдоод тэг ингээд болох уу гэдээ асуугаад нь болно гингүүд нь. Тэгээс хүүхдүүдийн ингээд төвшин тогтоох шалгалтыг аваад тэг ингээд тэгвэл 14 ангийн хүүхдүүд ч өөр төвшингийн бас хүүхдүүд байгаа шүү дээ. Нүгд яг төвшнгөөр нь хуваагаад тэр төвшөнд нь тааруулаад ингээд хичээл заадаг, англи хэл заадаг. За хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сурах чадвар тэгээ одоо өөрийгөө илэрхийлэх чадвар хэр хотын одоо танай ангийнхан танаа сургуулахнаас хэр ялгаатай санагдаж байна? Эхлээд ингээл та нарсан хүүхдүүд юм байж та нар юу мэддیں ингээл амар тийм бах гэсэн чинь амар хүндэлтэй байсан. Тэгээ ингээд бүгдээрээ юм чөлөөтэй ярьсан. Тэгээд ингээд зүйлээ ингээд багш сурагч биш ингээд найзуучиг болоод заримдаа ингээд бусад хүүхдүүд нэгээд хоорондоо сурагчтайгаа одоо л ингээд ярьж маяад эсвэл хотод ирж мэрхлээр нуулзж малцдаг. Тэгээ хоорондоо ингээд зөвхөн хичээл заах биш ингээд хоорондоо тутамсахын тулд бас юм спортын тэмцээн бас явуулдаг байхгүй жил болгон сакс волейболоор. Тэгвэл та сургуулиас гоё юм тийм ээ явуулж байгаа үйл ажиллагаа нь илүү нөгөө хэл заах гэхээсээ илүү бас найз нөхдөд болоо илүү нээлттэй болгох хүмүүсийг тийм. За түрүү нөгөө за подкаст минь ерөөдөө өндөрлж байна. За сондорт 26 ондоо тий гоё найзуудаа аав ээжтэй зориулаад хэлэх үг байна уу? 26 онд өнгөж эхэлж байгаа болохоор найзуудаа болохоор төгсөж байгаа юм чинь сайн сургуульд ороод ирээдүйд нь хамжуулсан. Би бүгдэнд нь дэмжиж байгаа шүү гэж хэлээ. Тэгээд энэ бүх хүүхдүүдэд дэмжиж байгаа шүү. Тэгээд аав ээжтэй чухамтай сургууль орчих намуушлаарай. Гэхдээ охины сайн сурнаа. Сайн ирээдүйтэй, сайн хүн болноо гэж хэлмээр байна. Хайртай шүү. Хаалгайнхан дагуулсан Diamond шампунь үс уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Чихэр өвсний хан дагуулсан Diamond шампунь хуйхыг гүн цэвэрлэж, хагийг арилгана. Ганг овёсны хандтай Diamond тэжээлийн шампунь үсэнд тэжээл өгч, торгомсог зөөлөн болгоно. Diamond ургамлаар үсээ угаая. За манай подкастыг Mons Cosmetics-ийн Diamond брендийн шампунь бас ивент тэгж байгаа. 3 төрлийн ургамлын хандтай тэжээлийн шампунь, за ус ургуулах шампунь гэд 3 төрлийн ургамлын хандтай ийм шампунь ивент тэгж байгаа. Магадгүй нэг өсвөр насны хүүхдүүд яг гоё ингээд шамшиг гоё үсээ ургуулад тий үсээ гоё арчлах маш их хүсэлтэй, гоо сайхан болон үснээ маш их анхаардаг. Тэгэхээр бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бас Diamond-гийн шампуныг бас хэрэглээд үзээрэй гэдэг чинь зөвлөж байна. За тэгээд энийг бас нөлөг олгож өгье. Баярлалаа. За тэгээд түрүүн бас нөгөө өсвөр үеийнхэн чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрөөж гинэ гэдэг чинь асуугаадсэн шүү дээ. За манай подкастын хамтрагч байгууллага юм Teen Cafe гэдэг газар идэх юм. Teen Cafe гэдэг нөгөө Edu Park төвийн нэг давхарт байдаг. Солонгос элчин буюу 130 дугаар сургуулийн баруун талд, замынхын баруун талд байрладаг энэ Teen Cafe-гийн газар. За энд болохоор ерөөсөө нөгөө өсвөр насны та эдэд зориулсан ийм гоё орон зай ахгүй юу? Караоке байгаа, төрсөн өдрөө тэмдэглэх өрөө байгаа. За тэгээд 40-оос 50 хөлөгт тоглоом байгаа. Маш олон төрлийн хөлөгт тоглоом. За тэгээд Netflix үзэх өрөөнүүд, за зүгээр найзуудтайгаа юм яриад суух гоё өрөөнүүд, тэг кино үзээд тоглоод суух гэд. Ерөөсөө тэнд та хэд ороод гоё хүссэн зүйлээ хийх тийм боломжтой гоё юм. Teen Cafe өсвөр насныхаа зориулсан юм гоё кафе нэгдсэн байгаа шүү. Баярлалаа. За тэгээд чиний хүссэн нөгөө гоё кофе, тий уух зүйлүүд бас бүгдээрээ байгаа. Тэгэхээр бас найзтайгаа ороорой гэд хоёр эрх бэлгэлж байна. Нэг эрх нь 3 цаг тоглох юм эрх юм бичиг. Тэгэхээр 6 цаг юм шүү дээ. Үгүй чи найзтайгаа хамт 3 цаг орно гэсэн үг байхгүй. Тэг хоёр эрх болохоор тэгэхээр найзуудтайгаа бас Teen Cafe-гаар зочлоод тий доктор нь хүссэн зүйлээ хийгээрээ цагийг гоё маш гоё чөлөөтэй өнгөрөх тийм бас өсвөр насныхан зориулсан юм газар нэгдсэн байгаа шүү. Ороод үзээрэй.
За тэгээ өнөөдөр урилгыг минь хүлээж аваад хүрэлцэн ирсэн Сондордоо маш их баярлалаа. Гоё 3 төрлийн мэрэгчлээ гурвуулангийн эзэмшээрэй гэж хүсэж байна. За тэгээд бас магадгүй жүжигчин болохыг үгүйсэхгүй, гоё дизайнер болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр маш гоё мэрэгчлэн болоод Монголдо эргэж ирээд тий Монголдо гоё хонь мөр оруулсан мундаг хүн болоорой гэж зөвлөж байна. Баярлалаа. За өнөөдрийн Teen Zone podcast маань энд хүрээд өндөрлж байна. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай.